За оргил тамирчинд ингээ аз жаргал хүсье. Тэгээд манай чан иншил тамирчныг одоо үнэхээр сайн хайрлаж халамжлаарэ гэд бичсэн байна. Тэгээд гисэн чинь тэрний доор нь болохоор оргил тамирчаа манай иншлийг бити уйлуулаарэ гэд. Энэ манай монголоор бас бичсэн байна. Тэгээд энэ хоёр хостой аз жаргал хүсье. Хурмаар нь тарган хурагта хонь бэлгэлье гэд биччихжээ бас. Тэгсэн чинь энэ амлалт биелнэ гэж найдаж байна гэд. За тэгээд ийм одоо сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзч чадаа баяртай байна. За өнөөдрийн бичлэг маш одоо энгийн чөлөөтөс дээр та бүхэнтэйгээ ярилцъя гэж бодож байна. Physical Art шоуг манай одоо монголчуудлаа солонгосчууд бусад орны одоо олон хүмүүс үзсэн байгаа тийм ээ. Энэ одоо шоугаар дамжуулаад олон сонирхолтой бичлэгүүд, олон одоо сонирхолтой найз нөхөд бас ингээд төрөн гарсан байгаа нэг харагдаж байгаа. Тэгээд би өмнө болохоор бас энтэй хамааралтай хоёр ч бичлэг ингээ оруулж байсан. Энэ удаагийн бичлэгээрээ Солонгосын чан иншил тамирчин дахиж одоо Монголд ирээд энх оргил аврагтай хамтдаа хийсэн бичлэгээ ингэж олон нийтэд цацсан байна. Тэгээд үнэхээр одоо хамтдаа дасгал хөдөлгөөн хийж байгаа, гадуур явж байгаа, хоолнд орж байгаа маш юм сонирхолтой бичлэгийг үзлээ. Тэгээд үнэхээр бичлэг надад бол таалагдлаа. Тайлбар хэсгээр юу гэж бичиж эхэлсэн бэ гэхээр тийм ээ. Оргил аврагтаа баяр хүргье. Монголд гайхалтай дурсамжуудыг бүтээсэнд баярлалаа. Ийм сайхан харилцаа холбоо бүтээж өгсөн Physical Art бол үнэхээр одоо шилдэг юм аа хэлсэн байна. За манай хоёр тамирчин хамтдаа бэлтгэл хийгээд тэгээ Монгол хоол идээд энх оргил авраг маань чан иншил тамирчинд бас бэлэг гардуулж өгж байна. За ингээд манай Монголын одоо өвлийн хүүтнэр ингээд ирээд явсан байна. Тэгээд энэ бичлэгээ одоо өөрийнхөө YouTube сурагт оруулсан байна л да. Тэгээд энэ дээр би бас сая бичлэгийг хараад үнэхээр одоо сайхан аял болжээ гэж ингээд харангаа бас сэтгэлүүдийг харж үзлээ. За тэгээд сэтгэлүүдийг хараад үзсэн чинь бас сонирхолтой инээдтэй юм шиг сэтгэлүүд зөндөө байхаар нь бас өнөөдөр та бүхэнтэйгээ тэрийг бас хуваалцъя гэж бодлоо. Бас хэдэн хоногийн өмнө Солонгосын Physical Art тэмцээний багийн ахлагч Тунхён гэдэг хүн ирээд бас явсан тийм ээ. Тэгээд тэр хүн өөрийнхөө бичлэг дээр бас өөрөө одоо Монголд байсан бичлэгээ бас оруулсан байсан. Тэгсэн чинь энэ бас ингээ харьцуулаад бичсэн байна л да. Тунхёны суваг дээр уур амьсгалны их тийм гунигтай бараан байсан. Гэтэл энд одоо оргил ахын инээмсэглэл бүр зогсохгүй тасрахгүй байх шүү дээ. Үнэхээр аз жаргалтай харагдаж байна гэд. Оргил ахын иншил игшид их сайн юм шиг байна гэд. Одоо оргил тамирчин ингэж их инээдүүхэн байсан юм уу? Оргил тамирчин Солонгост ирнэ гэж сонсоод иншилч бас ирнэ гэж бодож байсан чинь зөвхөн одоо Тунхён л ирсэнд нэлээ одоо харамсаж явах шиг байсан. Гунигтай байх шиг байсан гэж байна. Манай оргил тамирчныг болохоор тийм юм Солонгост ирнэ гэж бодож исэн байна л да. Тэгээд эрэг болохоор жоохон сэтгэлэн дундуур байсан байна. За энэ болохоор би энэ гэрэлтийг зөвшөөрч байна гэд нэг хүн бичсэн байна. Тэгсэн чинь бүр 53 лайк авцсан байна. За тэгээд цаашаа явъя. Үнэхээр одоо гайхаж байна. Оргил тамирчинтэй үнэхээр аз жаргалтай царайтаар маш одоо тод инээмсэглэж байна. Ким Дон Хёны ирэх үед болохоор зүгээр одоо тийм ясал төгөлдөр юм уур амьсгалтай байснаас илүү бүр 180 градусаар их өөр харагдаж байна. Өөр ямар нэгэн зүйлийг санал болгож догдолж байгаа харагдаж байна. Ким Дон Хёны үед ядарсан бүргэр царайтай маш тийм одоо энерги багтаа харагдчихсэн бол чан иншил тамирчны үед үнэхээр одоо өөр байна гэж хэлж байна. Тэгээ энэ бол одоо эдгээр иншил тамирчин Тунхён хоёрын одоо хоорондох ялгаа юм болов. Тэгсэн чинь энд бас одоо тайлбар юм уу? Эсвэл одоо энэ бас нэг хүн одоо хариуд нь тийм ээ тэрний доор бичсэн байна л да. Тэр үед болохоор аврах шалгуур тэмцээнээ дуусаад удаагүй байсан гэд маш их ядарч туйлсан бас гарынхаа гэмтлээс болоод бэлтгэл хийж чадахгүй тийм үе байсан. Тэгээд бас тийм ээ тэр нүүр царайны хувирлыг нууж чадаагүй хаа гэдэг. Тэгсэн чинь бас нэг хүн дээр хүний хэлснээр тийм ээ Тайланд бас аврах шалгуур тэмцээнд дуусгаад нэг хоногт болоогүй Монголдо босож ирсэн. Тэгээ энэ ямар хэцүү байсан би бас төсөөлж байна гэж бичсэн байна. Нэрэж тийм байсан баг тийм ээ. Яг одоо тэмцээнийхаа дараа нэлээ одоо гэмтэл бэртэл авцсан. Хичнээн одоо ялсан гэсэн тийм ээ нэлээ гэмтэл бэртэл авцсан. Би энэ бас юм ядрангуй байсан болохоор сарай тэгэж одоо илэрч харагдсан байж болох юм аа. Өө тийм үү нэрээ юм уу? Тэгэд оргил тамирчин тийм ээ үнэхээр одоо хэцүү нөхцөл байдалд зочин хүлээж авсан байх шүү дээ. Тэг үнэхээр одоо сэтгэл хөдлөж байна. Тэг бас яагаад ч юм тийм ээ одоо гэмшиг сэтгэл төрж байна. Тэр үед Ким Дон Хён биш чан иншил ирсэн бол одоо яах байсан болоо. Тэгээ оргил ах шууд л одоо сэргийх байсан болов гэсэн баяртай. Бас сэтгэл битсэн байна л да. Оргил тамирчин тийм ээ мөнгөн аягтай өндөр чанартай юм архи бэлгэлжээ. Монголчууд нөхөр дотносыг хүсдэг хүмүүстэй ийм одоо чин сэтгэлийн бэлэг барьдаг нь үнэхээр одоо үнэн болтой гэж байна. Тэгээ тэр яг нялхуугчийг инээж байгаа нь
үнэхээр хөөрхөн юм аа. Одоо яана энэ хөөрхөн охиныг барих ч хэцүү, барихгүй байх ч хэцүү. Үнэхээр зүгээр ч харцах хэцүү. Тийм үү? Үнэхээр чин сэтгэлээсээ царчих хэцүү. Ер нь л их жоохон эвгүй л ах шиг байна гинэ. Тэгээ оргил тамирчныг хараад хийж ах шиг юм л да. Тэгээд үнэхээр сайн хүн шиг харагдаж байна. Оргил ах бол үнэхээр одоо аз жаргалтай харагдаж байна. Бүр инээмсэглэл нь бүр тасрахгүй байна шүү дээ. Чан иншил тамирчны санаа оноог асуухгүйгээр бүгдээрээ л одоо бүр гэрлүүлэх нэ энэ хоёрыг гинэ. Ер нь бол нэрэж бас тийм шүү тийм ээ. Одоо ингээд манай оргил тамирчин ч бас яг юу гэж бодож байгаа юм тийм ээ. Нөгөө эмэгтэй тамирчин, чан иншил тамирчин маань ч гэсэн бас юу гэж бодож байгааг мэдэхгүй шүү дээ. Тэгээд ер нь бол яг үнэхээр одоо өөрсдийн сэтгэл юм уу эсвэл одоо хандлт авах тийм ээ. Олонний одоо анхаарал татах гэсэн ийм одоо бичлэг хийж байгаа юм уу? Эсвэл одоо аль хоёр талаас би нэг сонирхоод ингээд яваад байгаа юм уу гэдгийг бол одоо хинч мэдэхгүй л байгаа ш одоо бол тийм ээ. Тэгээд ер нь бол Солонгос талынхан ч гэсэн Монгол талынхан ч гэсэн их л анхааралтай л ажиад ах шиг байна. Тэгээд сая бичлэгтэй болохоор чан иншил тамирчин тэгээд дахиад одоо Монголд ирнэ гэд хэлчихсэн. Тэгээд бас энд манай Монгол хүн бичсэн байх гэж бодож байна л доо. Тэгээд Монголд айлчилж ирсэнд баярлалаа. Дараа заавал 100 бас дахиж ирээрээ. Монголын 100 үнэхээр одоо үзэсгэлэнтэй шүү гэж хэлсэн байна. Тэгсэн чинь бүр айгүй олон 300-аад хүн лайк дарсан байна. Монголын өвлж бас үзэсгэлэнтэй байсан. Монголын өвл бол өвлийн хаан тулс цөцгийтэй орон тэнгэрийн далай юм а гэж бичжээ. За тэгсэн чинь за энд асны хүн бичсэн би Америкийн нэгдсэн улсад амьдарч одоогор би бол найзуудын маань хувьд хамгийн одоо халуун дулаан сайхан орн бол Монгол орн. Монгол бол үнэхээр гайхалтай улсаа. Хүмүүс нь түүхэн. Би Солонгос руу буцаж очихдоо Монгол руу заавал одоо аяллаар очноо гэж бичсэн байна. Оргил ах аврагын цол хүрснээсээ илүү аз жаргалтай харагдаж байна. Тэгээ манай оргил тамирчдыг бас энд ингэж хэлсэн байна. Тэр өөрөө эмэгтэй болоод өөрийнхөө хүмүүс тийм ээ одоо хүүхчиг санагдаж болохч төвчг шаардлагатай үедээ бүр 40 минутын турш тийм ээ одоо тэсвэрлэх ийм одоо сэтгэлийн тэнхээтэй байна гэдэл үнэхээр одоо жинхэнэ тийм эр хүн шүү гэсэн утгатай юм бичсэн байна. Оргил тамирчин бол үнэхээр сэтгэл татам юм аа. Тэрээр physical as тэмцээнд гайхалтай уур чадвараа харуулж бас саяхан болсон тийм ээ One Championship тэмцээний авраг болсон. Түүнийг илүү их мэдэх тусам тийм ээ түүний дулаан, гэнэн цайлган тэр цэвэр тэр сайхан сэтгэлийг нь үнэхээр улам ихээр мэдэрч байна. Нас ахих тусам одоо ийм төрлийн эрэгтэй усуд бол үнэхээр жигэн эр хүн гэдгийг л ойлгодгоо. Эр хүний хамгийн сайхан зүйл бол үнэн чудар байх явдал юм аа. Ян гүрний үед Корей гүнжнэр Монгол хүнтэй гэрэлсэн шалтгаан энэ байсан юм болов уу гэнэ. Тэгсэн чинь тэрний доор нь үгүй эгүй тэр чинь баригдаад явсан болохоор тэгсэн юм аа гэнэ. Оргил ахыг харахад үнэхээр одоо яг бүр чин сэтгэлээсээ байгаа нь харагдаж байна. Тэгээд түүний царайг л харахад бол тийм ээ яг үнэхээр одоо тийм цэвэр ариун хайр мэдрэгдэж байна. Тэгээд үнэхээр одоо игдүүтэй хөөрхөн юм аа. Тэгсэн чинь энд нэг хүн үгүй энэ чинь зүгээр одоо Instagram story хийж л зүгээр л тоглосон гэв үстэй. Гэтэл чи одоо энэ бичлэгийг харахад бол үнэхээр түүний нүдийг харахад л одоо бүр дурлал одоо шатж байгаа хүний нүд шиг л харагдаж шүү дээ гинэ. Чи тэрвэл зүгээр одоо найз болох боломжгүй шүү дээ гэж чан иншил тамирчинд хоёр дахь удаага одоо тийм ээ өөрийнхөө одоо хайрыг илчилж байгаа үг биш юм уу. Тэгээд төсөөлт нь тийм ээ одоо сараанхэ гэж хэлж байгаа. Тэгээд бас монголоор ч гэсэн одоо хайртай гэж хэлж байгаа нь үнэхээр хөөрхөн юм аа. Оргил ахын нүүрний хувирлан тийм ээ үнэхээр бүх зүйлийг хэлж өгч байна. За энд бас манай монгол хүн байж магадгүй солонгосоор бичсэн байна. Тэгээд таны ирээдүйд хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. Та бол Монголын ард түмний хайртай охин шүү гэж бичсэн байна. Тэгээд энэ магадгүй тийм одоо манад бэр болооч гэсэн утгатай ч бичсэн байж магадгүй гэж бодож байна. Ян гүрний гүншнэр Монгол руу одоо бэр болж явж байгаа тохиол олон байдгаа. Тэгээ одоо бол бас Монголд бэр болох цаг болжээ гэдэг чинь. За одоо энэ хамгийн сүүлжийнхаа одоо сэдвийг уншаад байлээ. За оргил тамирчинд ингээ аз жаргал хүсье. Тэгээд манай чан иншил тамирчныг одоо үнэхээр сайн хайрлаж халамжлаарэ гэд бичсэн байна. Тэгээд гисэн чинь тэрний доор нь болохоор оргил тамирчаа манай иншлийг бити уйлуулаарэ гэд. Энэ манай монголоор бас бичсэн байна. Тэгээд энэ хоёр хостой аз жаргал хүсье. Хурмаар нь тарган хурагтай хонь бэлгэлье гэд биччихжээ бас. Тэгсэн чинь энэ амлалт биелнэ гэж найдаж байна гэд. За тэгээд ийм одоо сэтгэлүүд бичсэн байна. Тэгээд үнэхээр одоо
сонирхолтой байлаа. За ингээд оны сүүл болохоор ажил төрөл маш одоо их байдаг. Мөн одоо Монголд маань маш одоо хүйтэн болж байгаа гэд олон одоо ноцтой хүн мэдээлүүд гадуур одоо зөндөө явж байна тийм ээ. Тийм учраас өнөөдөр бол нэлээ одоо жоохон тархиан амрах маягаар хөгжилтэй сайхан бичлэг үзээд бас тэнд ямар сэтгэлүүд бичсэн бэ гэдгийг та бүхэндээ бас хуваалцах хүссэн. Мөн одоо тийм ээ энэ Physical Asia's гаралтай одоо энэ тамирчдын маань нөхөрлөл тэр дундаа манай их хөргөл авраг маань тийм ээ Солонгосын одоо энэ тамирчин чан ишилтэй одоо яг ямар холбоотой харилцаад байгааг бас яг нарийн юм сайн мэдгүй ч гэсэн одоо ийм одоо хөөрхөн бичлэг хийсэн байна. Бас хүмүүс одоо тийм ээ хоёр орны зүгээс тийм ээ одоо арт түмэн тийм ээ надаас эхлүүлээл одоо ингээд хараад яг юу болж байгаа юм бол яаж байгаа юм бол гэж бас харж байгаа хүмүүсүүд бас олон байгаа хаа гэж бодож байна. Тэгээд зүгээр одоо яг айхтар ноцтой мэдээлэл гэхээсээ илүү одоо сонирхолтойгоор та бүхэнтэйгээ өөрийнхөө харсан зүйлийг ингээ хуваалцъя гэж бодсон юм аа. Тэгээд өнөөдөр эхнээс нь дуустал хамт байсан танд баярлалаа. 2026 онд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Айл болгон одоо гэрэл гээдээ инээмсэглэлээр дүүрэн аз жаргалаа баяр баясгалантай мөн одоо эд баялаг бэлхэж байгаасаа гэж хүсье. За ингээд бичлэг дуусгая. Тэгээд хэрвээ танд энэ бичлэг таалагдсан бол түгээмээр санагцсан усудаас түгээж болноо. Баярлалаа. Баяртай. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү. Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү. Баярлалаа.